Previously on Hessley Channel. Би одоо 3 сараас эхлээд байж миний одоо миний ихний өдрөөс амар л юм байлаа тэгээд за амар уран манай камера нэгээд бичлэг хийх гэж байна. Өнөөдөр амар тийм чухал өдөр учраас бичлэг хийхэд тохирсон өдөр гэж бодсон. Юу нэг амар сүртэй бол биш. Надад чухал биш л дээ зүгээр ер нь ингээд манай багийн хүмүүст амар чухал өдөр байхгүй юу? Дарахтай хамт манай багийн өнөөдөр хоолын өдрийн цайнаар хамт хоол идэнэ. Тэгээд ингээд өөртөө байгаа хамгийн даруухан хувцас өмссөн. Тэгээд энэ өдөр ашиглан бичлэг хийхээр бодлоо. Царай ч юм уу хувцас ч юм уу дайггүй харагдах өдөр. Өчигдөртэй харьцуулбал амар гайхах. Өчтөр би бүр ингээд бороо ороод амар дараад үнэхээр өмсөх юм болтохгүй. Худи өмсөв. Тэгээ үнэхээр амар тэнэг гарагдаж байсан. Өнөөдөр болохоор жоохон тийм офис ажилчин шиг харагдах хувцас өмсөд. Хандаатай. Бид одоо өөрийнхөө 5 минутын бодолтой үзлээ. Би бүр ингэж аим хурдан боддог. Уусаа нэх сүртэй юм хийдэг. Яа гэх юм бол уусаа өдрийн талд аль хэдийн бүгд арилчдаг юм учраас. За эхлээд бүгдөө камера ашиглан заяа. Энэ тоног камера ашиглаад жоохон цагаар уулдаг юмтай. Тийм учраас арсны өнгийг гоё. Гэж. Бид нэг их сургуульд ямар хувцас өмсдөг вэ гэх юм бол ер нь заяа. Дандаа том тамц. Тэгээ дандаа ийм том өнднөр том өмсгөлтэй өндөр өмсдөг байхгүй. Тэгээд тийм хүн чинь гинт ингээ ажилд ороод амар даруухан ийм албаны хувцас өмсөх гэсэн чинь яа нэг хувцас дутаад 5 өдөр өмсөх хувцас дутаад нэмж 3 саарлангийн даруухан дээгүүр өмсөх юм авсан шин. Йоо. Гол одоо подолк өмсөд явуулдаг нь шүү дээ, тийм. Консилер яг энэ хоёр дээр жоо цэг тавьчих. Оросоо энийг гараараа жоох ингэ хараагаад. Гэтэ энэ хариг биш дээ. Энэ нэлээс амар сайн ашиглаж байгаа. Энийг бүр яг 2 дугаар курстэй авчихсан. Тэгээ 2 дугаар курстэй энэ хэрэгтэй болоод авч байгааг үзээ. Зүгээр ингэж за одоо ингэ дутхгүй том курс руу 3 дугаар курс руу орлоо. Одоо ингэ цаашдаа ер нь ийм албаны хувцас жоо хэрэгтэй болох хаа. Ингэ чухал өдөр гинт товцов заах шаардлагатай өдөр гинт болж магадгүй. Тийм учраас төрүүлээд ингэ аваа бэлтчихээ. Энийг энэ хар цамцыг тэгээд нэг юм жакеттай авчихсан. Одоохонд амар зөв сонголт хийсэн байна гэж би бодсон. Тэгээд нэг анх өмсөж явах өдрөө амар тэгж бодсон. Ёгшин би болохоор ингэ бэлэн болсон хүн. Яг тийм мэдрэмжээр ингэ хувцаагаа тавьсан байсан. Тэр нь сүлд бас нөгөө анхны ажилд анх авч байгаа өдөр ч гэсэн бас хэрэг болж ирсэн. Та нар ч гэсэн ирвэ одоо багын 1-2 дугаар курсын хүүхдүүд байгаа бол бас эртнээс аваа бэлтчих юм бол ямар ч гинтийн үйл ажиллагаанд сургуулийн үйл ажиллагаа байна. Ингээд панерын профессор Кэсүний гинт өрсөн үйл ажиллагаа байна. Ингээд өмсөх хувцас билээ. Тэгээ ингээд тэр чинь бас амар бэлтгэл шүү дээ нэг төрлийн. Тэгээ би бас яг энийгээ тэгэж авч байгаа ингээ одоо амар сайн ашиглаж өмсөж байгаа заяа. Тэгээ миний өмнөөс шүү дээ ийм хар өмд хамгийн анх H&M-с бүр ингээд нөө анх кафед ажиллах гээд авч ирсэн байхгүй юу. Тэгээд кафед ажиллах гээд аваад тэгээ ингээ өвдөн мөдөг гардаггүй ийм хар өмд ч амар юм байна шүү дээ.
Тэгээ тэрийг ингээд амар өглөө тэгээ ингээд чухал өдөр ч гэсэн албаны өдөр ч гэсэн тэрийг ингээд өнгөрчдөг байж байгаа. Сүүлд тэр нөгөө өвдөг нь вокс болоод тэгээд мөшийн цагаас бас арай өөр ийм харам тасан байхгүй юу. Тэгэхээр энэ бас амар дайггүй өвдөг нэг гарахгүй тухтай. Ясаа ерөн манайхан бас бэлдээд тавьчих бол ганц хоёр юм даруу хувцс ч юм уу те. Гэхдээ тавьчих бол цааш та ашиглахад хэрэгтэй. Гинт хэлмээр санагдваа. Наан окей. Кушон ашиглаад баг хайдгүй. Дажи явтаж иркэ кушоно хийсний дараа өмсгөө ботголоо. Өдөр нөгөөдөөс хойш өдөр дарахтай хоолнд орно гэсэн шүү дээ. Тэрэнд жоохон санаад орж байна. Намайг бити яриасаа. Надтай бити яриасаа. Том хүмүүстэй. Яриасаа. Надтай ярих юм бол тэгэл ойлгомжтой. Гарч ирдэ хитэ асууд мэдээж байгаа. Ханаас ирсэн, зээрсэн. За нэг юм шүү. Хальт өнгө оруулсан хэмжээгээр хүмүүсөө бодоод ер нь ингэж дуусчихдаг. Тэгэл ингээл уурлын будаг хальт бодоод уруул буцснараа хацраа бас жоохон өнгөлөл. Хүндээ өнөөдөр жоохон чухал өдөр учраас бас жоохон нэлээд хитэн степүүд нэмцгий. Нэг өдөр тавьчихдаг юм. Пабер бодож галт тусгаад явуулдаг. Бүгдээ маань тэгээ ханарсан юм нэрээ ажлын ажил хийдэг юу хийж байгаа юм гэж сайн гаш мод яд юм бол намайг та уулцсан найзууд маань ч тэрөө өхөн ер нь личээ тэгээ ямар юм хийж байгаа юу хийж байгаа гэдэг амар асуусан тэгээ. Тэгээ би бол үнэхээр л ингээл тийм хамгийн бага хариуцлага шаардах. Үнэхээр туслах. Тэгээ бүр ингээд хоёр бага хариуцдаг юм том хүнтэй байна. Тэгээ энэ хоёроос ингээл ажил яваад байх юм байна гэж бодчихсон байхгүй. Тэгсэн ч үгүйсэн. Ер нь ингээд айлч хүн багийн гишүүн манаас ингээд жоохон ажилтан туслах хэрэгтэй. Юм болох юм бол ингээд тусалтай үзүүлдэг. Тиймэрхүү. Тэгээ ингээд тогтмол хийдэг юм гэх юм бол одоо хандив өгж байгаа хүмүүсийг хяндаг. Тэгээд дээрэс нь вебсайтн дээр одоо манай нэг хомпэйж байгаа шүү дээ. Тэрэн дээр ингээд 7 хоног болгоно ньюсрейт ордог. Тэгээд дээрэс нь өөр багуудаас одоо тавих мэдээлэл ч юм уу тиймэрхүү юм байх юм бол тэрийг ингээд тавьж өгдөг бас. Тэрийг ингээд тогтмол хийж байгаа юм хоёр юм байгаа. Тэгээ ингээд хүмүүс энийг хийдэг тэрийг хийдэг гэхэд их юм бол тэр үед нь ингээд туслаад тэгж байгаа. 좀 아닌데. 별론데. 나 우세요. 오늘 좀 뭐라 알아. 인도듯이 민도듯이 쳤어요. 이날 래면 헐던. 이만 갈거. 묶을까? иймэрхүү. Энийг жоохон. Where's my bigood? аюун. Олчлоо. Тэр манай ээж бит хоёрыг ингээд өглөөний бэлтдэг рутин бүр ингээд шаал эсрэг зөвөр тэрнээс амар сонирхолтой. Ээж ингээд сэрэг шууд ширээн дээр суудаг. Тэгэл ингээд хоол иддэг. Тэгээ баг 30 минут хоол иддэг. Юм иддэг ингээд өглөөний хоолыг амар ингээд сайн идэх гэдэг тийм төрлийн юм даа. Тэгэл ингээд хоол ижил бас болно гэж бэлтгэл.
Тэгээ би эцрийгээр яг босчоо шууд нүр гараа угаад шууд хувцас өмсөд бэлдэж эхэлдэг. Тэгээд бухима дуусны дараа цаг байвал юм иддэг. 그래서 지금은 우리에게 지금은 15분 정도 있기 때문에 밥을 먹읍시다. 간단하게. Хоёрын 25 оны 9 сард 123 тэрбум, 10 сард 70 Ui. тэрбум, 11 сард 60 27. тэрбум, 26 оны 2 сард 51 тэрбум жишээ шилжээд явсан байна. Энэ их Монгол авахгүй л энэ даваад зовдоггүй явчих. Хараа цүнхэн богоос. Нойлон таны цэцгэрхөө. Над нүдний чинь доотлоо яач. Нэшгээ шолдоо. Зүгээр ингэ надад зүгээр хараач. Зүгээр. энийг яагаад чиний чуулчих юм уу? Үгүй яа. Та жоохон намхан юм чинь намхан байт. Би өндрөө чи өндрөө. Оо гутал нарч тийм орж байна уу? Йоо чи одоо үнтэй гутал нийчид байхгүй маа хаашээ. Йоо на камера ямар савалцдаг байх. Гэхдээ юугаас ингэж л явдаг. Одоо хэдэн жил яваад ирсэн юм чи одоо юу засалтай нэ шүү дээ одоо камерын тулд. Барайлахгүй. Ингээ. Илгэн одоо орчлоо маань кофе аваад арчих гоё. Тэгээд үдээс хойш нөгөө дартай хоол идэх гээд их үед ер нь өөр багуудаас арх үснэ гээд учраас өдөр кофе ууж чадахгүй юм шиг санагдаад одоо кофе авцгаа. 제 2번이요. 감사합니다. 오케이. 자, 벼라 되게 맛있다. 저는 여기 행사했었는데. 주한 3일 네, 여기에요. 오. It's pretty tiny. Okay, this is. 여기 딱 사람 사람 수는 딱 우리 5명인데 6개 줬다. 둘 다 너무 좋은데요? 괜찮아요? 그래서 다음 주 월요일에 한꺼번에 촬영을 하고 그냥 하려고요. 그래서 약간 30분 크게 잡고. 몇 시부터 몇 시까지? 지금 같이 얘기할까? 좋아요. 네. За гэртээс одоо юу мэдцгээе. Өчигдөр пицца чикен захиалцсан байхгүй юу? Тэний өдөртөл байгаа учраас тэнийг хэлнэ.
Торт ирэн 먹어줄게. 네, 히히히. Одоо би бүр ингэж л хэдийн аль хэдийн 1 сар 2-7 хоног юм уу? 1 сар 2-7 хоног өнгөрсөн гэж та нар боддоо амар хурдан биш ээ. Тэгээд ерөн ингээд анх удаа дадлага ажил хийж үзээд intern хийж үзээд ямар хөө байгаа вэ гэж сэтгэлээ хэлэх юм бол заяа. Яг нэг тийм шууд их сургууль төгсөөд ажлын талбарт ажлын байрд ингээд орсноос дунд нь ингээд дадлага ажил хийж үзээд ингээд орсон ялтчгүй илүү чуа. Яг тэрийг амар бодох. Би яг энэ ажлаас юу сурч авч гарч ийна. Энэ хугацаанд одоо юу сурч гарах вэ гэдэг талаар аягүй бодсон дээ. Тэгээ ингээд амар бодсны эцэст энэ дээр яг нөгөө ажиллахад шаардж байгаа ширмүж үнэхээр яг ингээд ажил хийхэд шаардж байгаа зүйл гэхээсээ илүү тэг хүмүүстэй харьцах ч юм уу те багаараа ажиллах яг ийм тал дээр илүү ийм туршлагатай болж байгаа юм санагдсан. Тэгээд энэ чинь ер нь амар хэрэгтэй бас нэг зүйл гэдэг амар ухаарсан дээ. Одоо ахлах сургуульч тэрүү их сургуульч тэрүү ингээд ганцаараа юмд амар ингээд өөрийнхөө юм хийгээд ингээд тасцсан байгаа шүү дээ. Хүн гэдэг чинь ер нь өөрийнхөө скежүүлийг хариуцаад өөрийнхөө ингээ юмнаа хийгээд ингээ бие даацсан тийм. Тэгэнгүүт ер нь ямар ч байгууллагад орсон тэр чинь нэг бодлыг амар том багийн ажил гэсэн үг шүү дээ. Бүх юм ингээд багаараа хийх хэрэгтэй. Тэгээ тийм юм тасах жоохон бас амар хэцүүсэн заа ингээд ингээ бүх юмаа хийх хэрэгтэй. Бүх юмаа ингэж хоорондоо юм шеэр хийж явах хэрэгтэй. Тийм юм. Судлаас нааш ингэж бас юмд оролцохоор явахдаа ингээ оролцохоор юмны явлаа шуугаа хийх хэрэгтэй. Тэгээ янз бүрийн дуудлага гэх юм бол ийм дуудлага бас ирсэн гэдэг бүх юм ингэж шеэр хийх хэрэгтэй. Ингээд амар том багийн ажил учраас бүх хүмүүс яг энд одоо юу бодож байгаа яаж аваа мэдчих хэвчээ шүү дээ. Яг иймэрхүү юмнаас эхлүүлээд ажлын талбар дээр уулзж болох амар олон янзын хүмүүстэй яаж харьцах ч байт юм уу те. Эсвэл янз бүрийн байдалд ямар хөө хариулт үзүүлэх ёстой ч юм уу те. Яг иймэрхүү юмыг бас юм дадлага ажил дээр сурах нь зөв юм байна гэж бодсон. Тэгэх юм бол яг ажлын талбарт орчих юм бол эн чинь насаараа харах хүмүүс болчоор ингээд алдаж болохгүй шүү дээ. Ингээд нэг удаа жоох муухай сэтэл төрүүлчих юм анх уулзаад ингээд муухай сэтэл төрүүлчих юм бол тэгээ ингээд үлдсэн ингээд жоох ингээд хэцүү болно шүү дээ. Тэнгүүд дадлага ажил чинь ингээд төр байгаад явах хүн учраас ингээд онжон туршилт ондон ингээд алдаад сураад энэ үед ингэх ёстой юм биш үү? Ийм нөхцөл байдалд ингэж хөдлөх ёстой байж юм уу? Ингэж хариулах ёстой юм байна ч юм уу те. Тиймэрхүү юмыг амар сурдаг. Тэгээд би яг ингээд яг энэ байгууллагаас ингээд ажлын талбарх юм ширмүүжогинго ингээд яг нэг тийм хийж байгаа ажилласаа илүү ийм нөхцөл байдал жоохон тиймэрхүү юмыг илүү их сурж байгаа юм байна да. Тийм үүднээсээ ийм дадлага ажил чигээр нь их тусмаа илүү сайн байдаг юм байна да. Одоо жишээл ингээд таны цагуудаар ингээд багийн гишүүдийн нэг нэгээрээ хоол идэн тэгээ бас өөр багийн даага нартай бас хоол идэн энэ үед ингэж хүмүүстэй ярих чадвар ч юм уу те ингээд хэдий ингээд гүнхэр тотносыгээд уулзж байгаа биш ч гэсэн тодорхой хэмжээний ингээд тухтай нөхцөл байдал үүсгээд хүнтэй харьцах чадвар ч юм уу те тиймэрхүү юмныг ингээд амар цаашдаа хэрэгтэй тэг яг иймэрхүү дадлагын арчилчид хамгийн юм тийм бэлдэх тренинг хийх боломжтой тэр яг алтан цаг юм уу даа л гэж би амар бодсон зэрэг. Тэгэхгүй бол ингээд аль хэдийн ажлаар орчих юм бол энэ бүх юм чинь миний алдаа болно шүү дээ. Тэгээ одоо ингээд дадлагын ажилчин учраас алдаж болох тэр үе маань амар нандин байна л гэж юу бодсон. Тэгээ ер нь бол нэг иймэрхүү юм л ойр амар бодсон. Яа, болохгүй нэмжидгүү. Аны жоохон бас жоохон жими ингээ барихгүй бол ингээ байнга суугаад хахаар байнга тархлаа зав тийм ингээ надаа шоколадны ингээ идэх юм тавьсан байдаг шүү. Тэр нь бас ингээ зүгээр суухгүй идэн. Тэгээд ингээ суугаад тархлаа ингээ биний давхар 90 минуттай болоод зав ингээ бүжиглэнгүүд биш ингээ бүжиглэхдээ ингээ камера доор тавьж доороос ингээ миний давхар 90 харагдаад гэхдээ бас амттай.
Үзсэн баярлаа. Тэгвэл бүгдөө дараагийн бичлэгээр уулзцгаая. Би одоо шууд орондоо ороод дуртай драмагаа үзэж, киногаа үзэж бүх юмыг үзэх болно. Аньон.